Сайн уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ жилийн 2025 оны Швед дэх монголчуудын наадмын үйл ажиллагаа дээр очсон. За энэ талаараа ингээд бичлэг влог хийж байна. За эхний наадмын талбай руу явж явах үедээ бид хоёр бас нэг хөрхөн бие биенээсээ асуулт асуугаад за наадмын талаар ингээ ярилцаад явсан. Тэгэд энэ бичлэг маань харамсалтай нь ямар ч дуу оруулаагүй, дуу нь бүр таг байхгүй. Тэгээ юунаас болсон бэ гэхээр энэ нөгөө микээ яг холбоогүй юм шиг үлээ. Тэгээд бид хоёр амхандаа л юм яриад зөвхөөс бас юм асуугаад ингээ явсан юм аа. Тэгэд юутач ам байрны дуу оруулна гэдэг шиг ингээ чадлаараа бас дуу оруулах гад үзье. Тухайд болохоор 6 сарын 24-нд Шведийн Стокгольм хотын монголчуудын наадам болсон. Яагаад тийм эрт болсон бэ гэхээр 7 сард Бельгик улсад Европын монголчуудын нэгдсэн наадам гэдэг арга хэмжээ болсон. Тэгээд тэр арга хэмжээнд Шведийн монголчуудын төлөөлөл оролцох болоод тэгээд монголчуудынхаа наадмыг арай эрт буюу 6 сарын 24-нд ингээд тэмдэглэсэн. Тэгээд жилийн наадам маш гоё онцлогтой, өргөн дэлгээр үнэхээр гоё болдог. За энэ жил болохоор би ерөнхийдөө Сүхбаатар хуйлахнаа явж байна. Яг тэгэхээр 100 хүүхдүүдээ Монгол явуулчаад Сүхбаатар Монгол руу хүүхдүүдээ хөргөлж өчөөд тэгээд буцаж ирсэн. Тэгээд ирээд нэг хонцоод Монгол наадам үзэхээр явж байгаамаа. Тэгээд Сүхбаатараас би Монголд ямар байсан, хүүхдүүд нь ямар ээж ийн, яаж нээж ийн гэж асуугаал яваад байгаа болтой байдэн штэ. Тэгээд хин Сүхбаатагийн хувьд болохоор яг ийм монголчуудын арга хэмжээ, за наадам, шинжил гэсэн тийм баяр ёслол олон нийтийн олон хүмүүс сурсан газарт тэр болгон очиод байх нэг дуртай биш, харин эсвэргээрээ би бол яг тиймэрхүү арга хэмжээнүүдэд очих дуртай. За шинжлэх арга хэмжээ, за тэгэл наадам бүр ялангуяа хүүхдүүдэд бүгдийн дагуулгаал хүүхдүүдтэй Монгол үндэснийх нь хувцсыг өмсүүлээл өөрөө бас иж бүрэн ингэж хувцлал ингээл очих маш дуртай. Яагаад тэгэхээр гадаадд амьдарж байгаа монголчууд бидний хувьд болохоор хүүхдүүдтэй Монгол ах уй, Монгол соёл, ёс заншил ямар байдгийг, Монгол үндэсний хувцас ямар байдгийг гэх мэтчтэн Монгол хүмүүс ямар байдгийг, яаж баярлдгийг ч гэдэг юм те. Монгол баяр гэж наадам, цагаан сар юу нь ямар байдгийг гэд Монгол хүний үн цэнийг мэдрүүлсэн, Монгол баяр ёслолыг жоохон ч гэсэн таниулах юм зорилготой байна. Хөшөр, салаад. За ийм нэг том асар байна. Ерөнхийдөө наадам эхэлсэн байна. Нээлт нь арай болоог байна. Нээлтийн үзчих явах хоёлаа. Нээлт нь болоог байна. Болоог байна. Арим салхитай байна. Хисгээд байна. За хөшөр. Pizza öşür. Basırgan. Kanka çünkü sağ. 진짜 гоё. Бүрээд гоё харагч. Бүрээдэл. Миний авсан уншуур болохоор нөгөө дотор гидсэн уншуур. Тэгээ сүхвэ гидс идчих чадахгүй болохоор сүхвэд махтаа уншуур. Тэгээ өөрөө гидсэн уншуур авсан. Гидсэн уншуур бол
жоохон давсан ихсэн байсан. Тэгээ бас шорлог авч идсэн. Тэгээ шорлог бол миний идсэн шорлог бол гоё юмсан. Тэгээ зөвхөн идсэн чинь түүхий байна гэдэг хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол дажгүй. Давсан жаа чанга. Ханаа тийм. Байна. Түүхэнэ. Тэр бол яг бүтэн одоо наадамлыг гэсэн зорилготой очиагүй. Тэгээд өдөр яг Анукаг аваад тэгээд Норвег руу нэг аялалдаа гарах байсан учраас тэрнээс өмнө сайхан очиж хуушур идэх гэсэн зорилготой бас ирсэн байхгүй юу? Хана явахаас өмнө аажуулж явахаар гэж бодохгүй юу? Наад юу ч гоё. Энэ жоохон майнус нь баг. Та Ахын жоо дүүг. энэ хошорны. Ой, сайн уу? Это постэн. Тэгвэл. За, сайн. Йоо, ямар хотын хүн явж байгаа вэ? Монгол явчихаг юм уу? Ирсэн. Ааж үргэлжлүүлсэн. Чөкчөө үргэлжлүүлсэн. Ястаа сайн юу гэдэг. Оо, тийм үү? Сайн байна уу? За, наасаа үргэлжлүүлсэн. Хантина ийм юм зүүдэг гэж нэрээ баяр үргээ. Сая аваад ирсэн яа хөөрхий. Зүг яасан бэ? Харин мартчихжээ. Ингээ харангуудаа яана зүүдэг гэж хаа? Хоёр тавтай чи одоо нэг авах. тавтай тийм үү? Үгүй хаа 6 дээр хаа. 6 таа юу? Тийм. 6 дээр. Инхээ яасан ирсэн юм аа? Ирсэн юм инхээ? Энхээ бид бөөнөр ирсэн. Оо за. За. Тийм. Та хоёулаа ингэ жаргаа явж байгаа. Оо жаргаа хүүхдүүдгүй аюу гоё юм. Одоо том ч нөгөө нэг эмэд самар тэмдэглээд ажлынхантайгаа. Тэгээ бид хоёр нэг хуушур эргүүлээд нөгөө аялалд явах гэж байгаа. Гоё явж байна. Айгуу гоё явж байна. Ой энэ миний өмсөд бүр байх шүү дээ. Бүр яваад өгнө шүү дээ. Яа, это моя леди. Оо. Ингээ юу хийж байгаа. Энд нэрээ тий хийж байгаа. Сайн уу? Баярын. За, баяр үргийн алдартай орон шинхэн баярлаа. Найстайгаа таарлаа. Тэгээ дөнгөж сая одонгоо авсан. Сая 6 сарын эдэнд авсан те? 6 сарын 3-нд авсан шүү. Тий, стаго. Би ийм одонгоо зүүдэг байж. Ингээ гоё амар гоё. Тэгээ би чинь 4 жилийн дараа гарч байгаа оройтч авсан. Тийм байна. Материалаа төрүүлж өгдөг байхгүй юу? Тийм ээ. За. Наадан дээр ирсэн. За, сайхан надараа. Энэ бас одонтой ээж аахгүй юу? Манай бас. Тийм үү? За. Марцаа, энэ харин марцсан хүмүүс байна. Манай ихч. За, сайн уу? Одоо блогонд орсон шүү. Баяр наадмын мэд дэвшүүлээрэй. За. Харин тэглээ. За, сайхан надараа хөө. За. Тий. Жаргаж явж байгаа юм байна. За, хуушурны асрууд. За, наадмын нээлт болох гэж байна.
За. Дөвөө ихтэй болчихоо. Харин энийг асгаад байна. Машинтэй чи сурдаг юм. Тэг би энэгээр бичлэг хийгээ гэж за. Эзэнчийн сүлдэн яран дор ирээборны ойдын салбинд Монголын хэмэд хөгд ирнэ. Баярмын. Ой. За нэлт болж байна. Анхаараарай. Ахлын соёлын сан арвин өдрөмдөс бийнаатан эмэр дүүрэн эгсэж байна. Анхаараарай. Монгол хүний хэмээр Монгол соёлын уусаа Монгол сэтгэлээ та бидний бүтэнд өөхөд дэлгэрсэн. Суудын сүлд судрын үсийн дуудлагаар сүл хэмрийн далбага шивэднүүдийн ойлголт адилхан багя. Ахлын соёлын наман орны Монгол хүний уусаа Монгол дээрээ гоё Монгол хоолой амтаж Монгол сэтгэлээр баярлаж Монгол наадмаа хамтаа ихлүүлсэн. Сэвэцэн эрхэм хүндэт наадамчлаа. Юусын цагаан дуган тэргүүн юм даанзалж Одон ээжийн өгд тэнгэрт сүгэн өргөж юусын бэлгэдэлтэй бүхэн Монголын наадам ертөнцийн сонрыг мэдээж ийм үү тэгдэж байна. Самбана. Алтан соёлыг алдсан агуу атуу хэмбэлэгдэл бүх тэнгэр төвсөн энэ туг хүчрэг төрийн минь. Хамаг надад чинь яаж гоо биш үү? Хайрста бүгд явсан. Янз битэр жаргаж байна. Машин руугаа явсан. Өөр тусгаар түмний үндэсний язгуурын хөв соёл Монгол наадмын хэмэрт Монгол төрийн алтан соёлд талбайгаа мандууснаар улгар төрийн 2234 их Монгол улс байгуулагдсны 819 үндэсний эрх чөлөө тусаадаг дундоо сэргээ мандуусны 114 ардын хувьсгалын 104 жилийн мод зориулсан шивэдийн монголчуудын уухай наадам уламжлал ёсоор Стокгольм хотын Акалагийн зүлэг ногоон дэржэнэ баяр наадмаа ёслол дөндөр эхлүүлж байна. Зуны төрийн сарын мэдээлэлтийн өдөр Монгол төрийн сүсэлтийг дэлхийд илтгэж Швед дэх ялэг нэгтүүдийн төшиг баг нь болсон Монгол улсын элчин сайд цэний мөнх хүчний таныг ийхүү баяр наадмыг эхлүүлж өг хилүү хэмээн алтан тайзнаа Эрхэм хүндэт наадамчлаа. Энэ хоромсогсон эрхэм хүндэт та бүхний энэ өдрийн амар амгалан эрен мэдчилье. Хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв дэлхийд хосгүй Монгол наадмаа сэтгэл догтлон хүлээн суугаа наадамчин олон түмэндээ болон морин саацсан эрхэм төчиддоо тулгар төрийн 2234 их Монгол улс байгуулагдсны 819 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 110 жил ардын хувьсгалын 104 жилийн ойн баярыг
Анхуурын шиг хөхтөнгө цуурайтаж хамгийн Монголын үрс 10 зүгээс чуулж алдаргам ордох үедор асар байхнаа зоож агва түүхийн улбаатай Монгол наадам эхлэж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар Чингис хаан одонд төрийн шагналд урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бям сүрэнгийн шармын хөгжим соёлын гавьяа зүтгэлтэн загдын түмэн жирэлгын шүлэг Монголын талнуутаг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуурийн дуучин Базар дарын тав сүрэн Ямарч нэг талбай тойротох ээ. Энэ удаагийн Ой сайн. ямар гоё. Ахвал гарээ. Хоромжуулаар камер штэ. Харин ийдэ. Тэгээ ганцаараа зогсон бол хоёулаа зогсон бол Тийм үү? Ганцаараа тэгээ хоёулаа бас авах үү? Йоо ямар гоё. Би анх удаа энийг харсан байхгүй юу? Тийм үү? Ой ийм гоё камертай олсон. Тэгээ би яаж үзэх үү? Яаж үзэх үү? Энэ Дом зогсон. одоо би зогсоосон даа. Тэгвэл тэнцэнээс дуугийн тавьчихна. Би тэнцэнээс буугийн авчихна. Тэгээд мөнгөө нөгөө таасан. Тэгээд камер чинь зүгээр эргэн. Тийм үү? Йоо ямар гоё. За. Би өөрөө уцаж энэ тоо. За. Яа, за 2025 оны хамгийн бүтэлгүй, хамгийн эвсэлгүй хүнээр өөрийгөө тодорхойлж байгаа шүү. Тэгээ уул нь бол яг энэ эрэгтэй камертай хизээ нэгэн цагт ингээд таарах юм бол амар гоё ингээд алаад өгнө гэж боддtiin сэтгэл дотроо бол. Тэгээд нөгөө хүмүүсийн шинэ жилийн ингээд 360 камертай ингээд бүжиглэж мөжиглж байгаа шинэ жилийн хүмүүсийн ингээд бичлэгнүүдийг хараад бас аягүй гоё санагдал ингэж яг хийнэ л гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгээ азар ингээд аягүй хөөрхөн таараад ямар ч ойчиргүй хүн амтан ч байхгүй аягүй гоё таарах уу да. Тэгээ сөхөг дуудаа сөхөө усгаар юмшгүй юм дахгүй юм чинь орохгүй л гэж. Тэгэхээр би ганцаараа амар мөнгө зөнгө ингээд буудаалстай амар баян сайн ихч болохгүй. Тэгээд камер дээр ингээд бүжиглэл аим сүртэй аймаа тавьсан. Тэгээд бүжиглэл эргэлтэй хийсэн. Тэгээ байхгүй яг бичлэгдсэн бэ гэхээр тухайн болохоор яг бичлэг хийгээл байсан. Тэгээд яг бичлэг дуусаад за баярлалаа ингээд болцсон уу гэсэн чи болцоо л гэж. Тэгээ яг дараа нь яг өөрөө бол яг тэр бичлэгээ удаашруулад хурдлуулад ч юм уу эвлүүлдэг юм шиг байлаа л та. Тэгээ би бичлэг дууссан болцсон гингүүд нь заа гэл тэгэл камер уцмуцаа хамаад явсан. Тэгээ дараа нь яана энэ бичлэг маань юу болсон болоо харъя гэл бас дотроо санаа зовоод хичээд байгаа байхгүй. Тэгсэн чинь бичлэг маань байхгүй. Миний бодлоо ингээл бичлэг хийж дуусчаа за баярлалаа гэх камер бариад 80 юм хүм ингээд барих хоорондоо утас маань нээлттэй магадгүй яг бичлэг хийсэн байж ах та одоо арилгацсан юм шиг үлээ. Бүр байхгүй. Ямар ч бичлэг ороогүй бичлэгэнд ороогүй бичлэг хийгээгүй юм шиг миний утсан дээр бүр ч юм байхгүй. Ганц шиг өөдсөж авахгүй. Би анзаар яаж ингэж камера бас энд тавьсан. Тэгээд камер тавьсан тул та нэг иймэрхүү бичлэгтэй. Тэгээд та нарын харж байгаачлан бүтлгүй. Тэгээд угаасаа бичлэг нь хадгалагдаагүй ч болсон. Тэгээд эндээс ингээ харахаар ажигтай бичлэг гарахааргүй л байсан байлээ. Тэгээд ажигтайхаа нөгөө бүжиглж мөжилж чадахгүй нөгөө эвсэлгүй юм чи яах вэ? Иймэрхүү басан байт юм аа. Ийм буудлын юм тавьсан байна. Гар буудаж байна. Энд болохоор зармгийн үйлчлэгээ байна. Зармаг явж байна. Зөвшөө ямар үйлчлэгээ байгаа би танарт харуулъя заяа. Энэ болохоор нэг ингээд эргэдэг задлцдаг юм бөмбөлөгний үйлчлэгээ байгаа юм байна.
За тэгээд сурын насар болохоор энэ ахгүй юу? Энд ингээд сурчид байгаа. За энд ингээд сурчид байна. Вообще юу аа хараа. Ben. Kas байна? За. Сайхан наачно. За. Би юу яагаад вэ? Энийг өөр тойроод явж чинь танаа. Ой, баярлалаа сайн уу? Сайн баярлалаа. Ой, сайн уу? За, баярмын. Сайн уу? Бид дөнгөж сая орж ирлээ. Баярмын. За, ямар хөөрхөн жижигхэн гэрээ. Энэ гэр байна. За, сайхан наадж гин үү? Сайхан наадж гинэ. Гоё. Би танарт гоё юм харуулсан. Айраг. Бидний асартай, айрагтай, махтай, идээтэй амар гоё асар байна. Оо ямар гоё. Зайчуурам. Баярлалаа. Сайнаа. Сайно, сайхан наадж гин үү? Ямар хоолны хүмүүсээ. Тэгсэн үү? Оо, за юм гоё. Би одоо өчигдөр ирсэн. За, сайхан наадаарай. Ой, сайн уу? Орхоо. За, та хоёрыг тэгвэл оруулнаа. Үгүй. Сайн уу? Нөгөө спортын үзүүлэлт чамайг хараад штэ. Оогдоо мэдсэн гэж. Тийм штэ, зураг мурга авахуулаад гисэн штэ. Бид хоёр те. Тэгсэн дээ. Игчин дээр болонгоо янзлаагүй л байгаа. Надаас өдөр болго асуув. Огийн блог тавьсан уу? Би орсон байх таар гэж. Яа, игчин тавина заяа. Одоо энэ бас орон заяа. Энэ оруулах. Чамайг сая. Огийн муу юм уу? Сайн байна уу? Нана? Оо энэ нөө шагааны хар байлаач. Хоёлаа сурлуу дуягчлаач хоо. Шагааны энд байна. За. Хана. Хана. За
яасан. Шагаалаа орчиход байна. За тэгээд Стокгольмын маань монголчуудын наадам маш өргөн дэлгэхээр гоё болсон сурагтай байлаа. Бид 3 болохоор Сүхбаатар болохоор Анукагаа аваад тэгээд Норвег руу аялалд гарах төлөвлөгөөтэй байсан учраас ерөнхийдөө ингээд явсан байгаа. Ямар тач монгол хүмүүс да хуушураа олж идээд тэгээд наадмынхаа талбайг нэг тойрчоод нээлттэй үзчихэд тэгээд шууд хөдөлсөн. Тэгээд дараагийн болоогоор би Гёте гээд монголчуудын бас их амьдардаг Шведийн 2 дахь том хотын наадам ямар шихэн болсныг үзүүлнэ. За тэр наадам дээр бол Сүхбаатар хоёулаа эхнээс нь дуустал нь ерөнхийдөө байсан. Тэр наадам бас маш өргөн дэлгэр айгүй гоё болсон. Тэгээ дараагийн влогоор уулзъя баяр таа.